Одоо үед бид өөрийгөө ч анзаарах зөвхөөгүй байх зур бидний гартаа барьж байгаа гар утас маань бидний зүрх сэтгэл, оюун санаанд маань нөлөөлж, тархи маань агшааж, зан төлөвт маань өөрчлөлт хийж байхад бид тоохгүй байх нь хэр их хохиролтой байх бол. Ялангуяа гар утсаа барьж байх үедээ үр хөвгтдийн анхаарал хандуулах нь багасж байгаа. Юуны өмнө бидний үд тутмын амьдрал харилцаанд нөлөөлж байгаа тунгаагаад хэрэглээгээ анзаарах нь зүйтэй юм. Тиймээс амьдралаа технологид дарлуулах бус харин технологийн зөв зохистой хэрэглээтэй байх нь аюулгүй юм аа. Өр хөхөөд гэр бүлийн амьдралын чанар бидний хэрхэн арга хэмжээ авч чадсан хэсгээс хамаарна шүү дээ. Тийм учраас өөртөө болоод өр хөхөдтэй хэрэгтэй чухал зүйлсийг нь хийхэд хайртай хүмүүстэй цаг зав гаргахад нь туслах хүн нь зөвхөн та юм. Ялангуяа нялх балчир өр хөхөдтэй шилжилтийн насны хүүхдүүдтэй цаг зарцуулж байж гэмээн та бүхний хоорондын харилцаа төдий чинээ сайн байх болно. Технологийн замбраагүй хэрэглэнээс өр хөхтэй болон өөрийгөө татан авч чадах цорын ганц зүйл бол танаас эхлэлтэй юм а гэдгийг ойлгоорой.